Нэг их мэдээлэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг сэргээх, нөхөн сэргээх ийм төлөвлөгөөг хэлэлцүүлж хуралдааны тэмдэглэлээр батлууллаа. За энэ асуудал 6 сарын 3-нд Монгол Улсын ерөнхий сайдын албан даалгавар гарч уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газар хүний амьтнаас эрсдэх нөхцөл бүхий энэ газруудыг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан даалгавар байсан. Өнөөдрийн байдлаар албан даалгаврын хэрэгжилтүүд үргэлжлээд явж байна. Газар дээр нь манай яам болоод эрдэс соёлыг ажилуулдрын яамтай хамтарсан, экологийн цагдаатай хамтарсан энэ шалгалтууд энэ цаг үед Сэлэнг аймаг дээр үргэлжилж байна. За эхний шалгалтын үр дүнгуудыг бид нэр энэ 7 хоногт багтааж шадар сайд дээр танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг бас энэ хүрээнд танилцуулнаа. За энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 4 сарын байдлаар улсын хэмжээнд 54 мянган га газар нутаг уул уурхаагаас болоод, зам тээвэр, барилга байгууламжаас болоод, за мөн хууль бус ашигт малтамтын олборлолтой холбоотойгоор эвдэрсэн гэсэн ийм судалгаа гарсан байна. Энэ хүрээнд өнөөдрийн энэ ажлын төлөвлөгөөг 2026-аас 2030 оны хугацаанд хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд энэ хугацаанд энэ 54 мянган га газар нутгийг эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх ийм ажлыг бид бүхэн хийхээр 27 заалтгүй ажлын төлөвлөгөөг боловсруулан энэ засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өргөжүүлж алгажуулж ажиллаж байна. Ингэснээр цаашдаа бид нар шадар сайд, онцгой байдлын ерөнхий газар, экологийн цагдаа, ажилуулдэр эрдэс соёлын яам, манай яам хамтарсан ажлын хэсгүүд цаашдаа энэ уул уурхай лиценз олноор олгогдсон аймагуд дээр тухайлбал Өмнө Говь аймаг, Архангай аймаг, Өвөрхангай аймаг, Төв аймаг, Сэлэнг аймаг гэсэн энэ Дорноговь аймаг гэсэн энэ аймагуд онцгой анхаарал татж байгаа. Энэ аймагуд дээр бид бүхэн хяналт шалгалтын ажлуудыг үе шаттайгаар хийж эвдэрсэн энэ газар нутгуудыг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг бий болгох, ганц нэг хариуцлагагүй уул уурхайн асуудлаас болж нийтээрээ Монголын уул уурхайн компаниуд хариуцлагагүй мэт байгаа ийм байдлыг үүсгэж энэ нэргээд Монгол улсын эдийн засаг доктортой хөгжилд бас сөргөөр нөлөөлж байна. Мэдээж сая дамжны сайд ярьлаа. Улсын төсөв 3-4 дугаар өдрөд бас хүндэрнэ. Төсөв санхүүгийн хэрэгцээ шаардлага бий. Цалин мөнгөө нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алтны үн бас 4000 гараа явчлаа. Энэ бол байнга тогтмол байх энэ болцоо боломж биш ээ. Тийм учраас энэ боломжийг ашиглаад бас уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлэх гэсэн ийм байр суурьуд байгаа. Энийг ойлгож байна. Гэхдээ өмнөх сургамжуудаас сургамж авч өмнөх түүхүүдээс өнөөдрийн байдлаар энэ хариуцлагагүй уул уурхайнуудтай тэмцэх ажлыг энэ алт хэзээ ч үн төрсөнтэй адил ялгаагүй бид бүхэн эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллага ажилуулах, хуулийн хэрэгжилтийг хянах энэ ажлыг сулруулахгүй явуулнаа. Ингэснээр бид нар энэ жил 8 сард болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөй тэмцэх КОП-ийн талуудын хурлыг хийх гэж байна. Энэ хүрээнд бид нар нэгдсэн үндэсний байгууллагын конвенц Парисын хэлэлцээрүүдийн өмнө 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа тусгай хамгаалалттай газар нутгийг 30% хүргэнэ гэсэн ийм зорилтыг авсан ажиллаж байна. Энэ хүрээнд бид нар энэ тусгай хамгаалалттай газар нутгаа өшөө илүү хүрээнд талбайг нэмэгдүүлж энэ амлалтаа биелүүлэх зорилт юмнууд байна. Энэ хүрээнд бас энэ хяналт шалгалтын ажлууд бас энэ хүрээнд хийгдээд явнаа гэдгийг бас та бүхэндээ хэлье.